За өнөөдөр Монгол Улсын засгийн газраас улсын хуралд хөгжлийн бэрхшээлтөний эрхийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг өргөн барьлаа. Энэ хууль бол анх 2019 онд бид Нүүбийн конвенцтэй нийцүүлж тус хуулийг улсын хурлаар анх батлуулж хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэ хуулинд бол олон хийдэл, давхардал, зөрчлүүд бусад хуулиудтай байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд Монгол улсад 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эхлэлт, нийгмийн оролцоог хангах, төрийн байгууллагууд ч гэсэндээ төрийн бүхүүл үйлчлэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлаар хийх тал дээр бол алдаа оноонууд бас нэлээдгүй байгаа. За энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт салбарын сайд болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зардлыг тавих юм зардлын ангилалтай болж байна. Жишээлбэл манай хувийн шүүхийн байгууллагуудаар цагдаагаар очиод хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхээ хамгаалуулах гэдэг очиход дохионы хэлмэрч байхгүй. За үүнтэй холбоотой салбарын яамд дээр сайд нар дээр төсөв байдгүй гэдгээр олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол төрлийн үйлчлэгээ очиод авч чаддгүй. За энэ шинэ хууль батлагдсанаар ийм зарлагын ангилалтай болж бүх салбар дээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрийн үйлчлэгийг ижил тэгш өгөх энэ боломж нь бий болно. За мөн энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчний асуудал хүнд байдаг. За өнөөдрийг болтол жишээлбэл манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нарийн мэргэжлийн хүмүүс гадаад дотоодод бэлтгэгдэж бараг ирдэггүй. За дотоодод ч гэсэндээ энэ чиглэлийн боловсон хүчин бол бас дутмаг. За үүнийгээ дагаад энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс нь ихэнх нь л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, эцэг эхчүүд, гэр бүлийн хүмүүс, ах トゥ хамаатан сааднууд илүү их байх гэдэг. Гэтэл энэ бол бас тусгаалan мэргэжсэн салбар. Тийм учраас энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийг доктор сургалтад ашиглахтай холбоотой бид нар зохицуултуудыг тусгаж өглөө. За мөн ядгуурлан гадуурхалтын эсрэг бас хуулийн зохицуултуудыг бас нэлээдгүй хийж өгсөн. За ингэснээрээ манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бүхэл төрлийн эрх нь бол бүрэн хангагдах бас юм зохицуултууд орсон. За мөн бид нар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийг хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсрал тэгш байдлаар боловсрал эзэмших ёстой, нийгмийн бүхэл оролцоонд хангах ёстой гэж ярьж байгаа ч гэсэндээ яг бодит байдал дээрээ бол бараг гэрээсээ гарч чадахгүй, нийтийн тээвэр зорчиж чадахгүй, төрийн үйлчлэгийн олон үйлчлэгэнд хамрагдах гэхээр төрийн барилга байгууламжинд хувийн эвшилч гэсэндээ хүртээмж муутай байгаа нь бол үнэн. Тэгэхээр энэ хуулиар бол ялангуяа дэд бүтцүүд илүү хүртээмжтэй болохоор төрийн үйлчлэгээ, хувийн эвшилч гэсэндээ хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь хуулийн зохицуулт бол бий болж байна гэсэн. За ер нь дэлхийд даяар хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй нийгэм бий болж иж бусад хүн болгонд хүртээмжтэй нийгэм бий болдог. Хүүхдээ түрээд, тэрэгтэй түрээ явж байгаа ээжид, хөгшин настай хүнд, жирэмсэн эмэгтэй тэгээд ингээд бүх насны хүмүүст хүртээмжтэй нийгмийг бий болгоё гэж зорж байгаа бол хамгийн чухал нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй нийгмийг бий болгохыг бид бас зорих ёстой. За 2023 он, 24 он бол манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол нэлээдгүй ахиц дэвшил гарсан бас он байлаа. 23 онд бид нэр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 5 аймагт нээж бүрчлэн нээлээ. За ахаад 5 эм төв бас олон улсын төслөөр болон улсын төсөв, орон нутгийн төсвөөр баригдаж байна. За ахаад бид бас 2024 оны 1-р сарын 1-ээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхийн тэтгэврийн шимтгэлийг төрөөс хариуцахаар болсон. За ингээ 24 оны улсын төсөвт бол тусгагдаад явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаар шаардлагатай хүүхдүүд хүмүүс ер нь бол асарч хамгаалж байгаа иргэдийн хувьд орлого нь огцон буурдаг. Нэг хүн бол зайлшгүй ажил төрөл эрхэж чадахгүй байнгын асаргаа үзүүлэхээс аргагүй болдог. За үүнээс үүдээд ямар ч нийгмийн дадлын шимтгэлээ төлж чадахгүй байжгаад ингээд тэтгэврт гардаг. За ингээд наад захын тэтгэврээ авах, тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр ч гэсэн тэтгэвэр авах эрх нь үүсч чаддгүй. Тэгэхээр энэ бол манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдээс олон жил тавьсан хүсэлт нийгмийн дадлын шинэ хуулиар шийдэгдсэн. За мөн 23 оны 7 сарын 1-ээс байнгын асаргааны тэтгэмжийг бид нар 2-3 дахин нэмэгдүүлсэн. Нэг 85 мянга орчим байсан байнгын асаргаа бол өнгөрсөн жил ихэд 275 мянган төгрөг. За энэ жилээс ахаад 10%-аар нэмэгдэж энэ байнгын асаргаа үзүүлж байгаа эцэг эхчүүдийн хувьд нийгмийн баталгаа нь тодорхой хэмжээг нь бас нэмэгдэж сайжрахад бид нар бол дэмжлэг үзүүлж ажилласан. Тэгэхээр нийгэм бол хамгийн их үнэлэг арчилсан нийгмийг бий болгох гэж бодож байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хамгийн чухал болсон байнгын асаргааг нэмэгдүүлэх, хөгжлийн үйлчлэгийг нэмэгдүүлэх, биедээ амьдрахад нь дэмжлэг үзүүлэх энэ эрх зүйн орчин бас бий болж байна гэсэн үгээ. Тэгээд энэ хуулиар ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хувьд хамгийн их хүсэн хүлээгээд байсан. За ингээ төрөний зарлагын ангилуу, за мөн хөдөлмөр эхлэлт, зарим төрлийн үйлчлэгээнүүд биедээ амьдрахад дэмжин туслахад үйлчлэгээнүүдийг бид нар бас хуульчилж өгсөн. За мөн манай яамнаас халамжийн тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулаад байгаа. Дараагийн шинэ парламентэд өргөн барихаар ер нь бэлдсэн. За ингээд
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хувьд бидний халамжийн хүмүүс гэж харах гад байдаг. Бид нар бол яг л бусад хүмүүстэй адилхан нийгэмд одоо ороод амьдрмаар байна. Гэхдээ тэр болтол бид нар жоохон дэмжлэг тусалцаа хэрэгтэй байгаа нь бол үнэн. Ялангуяа туслан дэмжиж, биедан амьдрахад бол тусалж дэмжиж ажиллахад бол нэн чухал байгаа гэдэг энэ асуудлыг тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид нар бас төрийн албаны тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд бас өөрчлөлт оруулж анхудаа манай одоо 2018 онд байгуулагдсанаас хойш одоо 5 удаа дарга нь одоо солигдсон ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүн одоо энэ агентлагийн даргаар ажиллаж бусад хууль эрх зүйн орчинг сайжруулахад бид нар бас одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрснөө дуу хоолойгоо хүргэх ёстой. Энэ зохицуултууд дээр төрийн байгууллагуудтай нэгт хамтран ажиллах ёстой гэдэг одоо томилгоо нь бас хийгдээд 10-аад жил төрийн байгууллагад ажиллаж исэн Маргад Эрдэнэ гэдэг одоо залуу маань бас томилогдоод ажиллаж байна. За мөн одоо улс төрийн намуудыг бас одоо ерөнхий сайд уриалж нам Монгол Ардын намын даргын хувьд листээр одоо улсын хуралд эхний 5 дотор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг оруулнаа. За ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчинг сайжруулахад шийдвэр гаргах төвшөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрснөө дуу хоолойгоо хүргэх нь зүйтэй юм байна гэд. За Монгол Ардын намын жагсаалтууд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс за ардсан намд ч гэсэндээ бас ингээд ороод явж байна. Тэгэхээр энэ шийдвэр эхнээсээ зөв гарч ижил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгэм бас үүсэх ёстой. Тэгээ ингээд одоо улсын манлайлал бас улсын хуралд бас орж ирж байна. Одоо 2024 оны шинэ парламентаас орж ирэхээр харагдаж байна.